гинт улс төрийн нөгөө нэг юм үзэл бодол өөрчлөгдсөн юм уу яасан нам засаг солигдоод яг тэр 30-ын онд хэвлүүлээд дуу муугаа бичүүлсэн хүмүүс нь бүгд эсэргүүн нам засгийн эсэргүүн болоод бүгдээрээ шийтгэгдэж мэтгэгдээд тэгээ бүх пянзнууд нь хугалж ингэж хайж хагалсан байл шүү дээ. 30-д онд хэвлүүлсэн бүх пянза. Тэгээ тэнчэнэс нэг цөөхөн хэд үлдсэн. Тэд нар нь хамгийн үнэтэй. Монголын хамгийн анхны пянзнууд. Үүнийг 56 7 он ч юм уу 59 онд үйлдвэрлэсэн юм байна. Тэгээ гадаадаас яг ийм пянз сонирхдаг хүмүүс хурж ирээд бүр зорж ирдэ шүү дээ. Тэгээ намайг олж ирээд ингээд ийм пянзыг цуглуулдаг хүмүүс бас Монголд бас байдаг байхгүй юу. Би тэгээ тиймэрхүү хүмүүстэй холбож өгч юм уу тэгээ жоохон 8 одоо яг зарах хүмүүсээс нь тэр хүмүүс гадаадын хүмүүс авч мавдаг. Дундаас нь яг би зуучилж өгснийхаа төлсийг авдаг ч юм уу. Тиймэрхүү. Утга учиртай амьдрах, мөнгөтэй амьдрах гэдэг чинь хоёр ондоо юм байна шүү дээ, тийм биз дээ. Утга учиртай амьдрах гэдэг имийг л сонгосон байхгүй юу? Миний хувьд болохоор. Утга учир нь тэгэл байгаа нэг хүүхдүүдтэй нөлөөлөх боловсрал одоо хөгжмөөр дамжуулаад те итгэл найдвар бүх юмыг л өгөөл ингээл энэ ч бас нэг юм боломж бас байгаа шүү гэдгийг нэг харуулчих ч юм уу те. Энэ пенсны дэлгүүрийг нээсэн зорилго чи бас л яг л тиймэрхүү л байгаа шүү дээ. Энэ ч ингээд нэг юм Монголд нэг гоё юм одоо нэг хүс одоо хүүхдүүдийн дуртай юмаа хийгээж амьдарч болох юм уугүй юу гэдэг асуудал бас хүүхдүүдийн дунд байгаа шүү дээ, тийм үстэй. Альсгүй заавалчгүй хэн нэгний гар хөл болоод хэн нэгний ингээл нэг юм цүнх баригч шийдвэлөө тэгэл нэг л хэн нэгний үгээр явж явах хэвээр болов гэдэг асуулт энэ хүүхэд болгоны одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд байгаад байгаа хэрэг. Тэгэхээр тэрийг яг зарим нь болохоор угаасаа ингээл мөнгөл чухал юм байна. Альсгүй тэр нэг юм хүчтэй хүмүүст ойлгоноол ингээл явах нь чухал юм байна гэж ойлгож байгаа. Тэгэнгუთ үгүй гэдэг бас нэг юм юуг мессежийг зарим нэгэн хүмүүст өгөхийн тулд иймэрхүү юм хийж байгаа хэрэг. Өөрийнхоороо явах хэвээр тийм үстэй. Орчин үед чинь нөгөө нэг MP3 гэдэг зүгээр юу ч биш болцсон шүү дээ. Хөгжмөд чинь одоо барьж болохгүй зүгээр болцсон. Агаар болцсон шүү дээ. Нэг юм жоохон шүмтэй байгаас тэ. Би болохоор англид байсан байхгүй. Англич учраас наана ингээл нэг юм хилээд байгаа мөртлөө цаагаараа дандаа ингээл тоншоол шүүмжлээл ингээл байж идэг шүү дээ. Тэр чинь ингээ хүмүүс ингээд хөгжүүлж байгаа байхгүй. Би ч хөгжим мужиг сурж байгаа тэгээд явсан байхгүй юу. Тэгээ угаасаа л хөгжимд дуртай байсан. Тэгээл хөгжмийн холбогдлолтой юм сурах гэж бодоод тэнцээ сурж байсан. Тэгвэл англи явснаас болоод миний толгой өргөд амар өөр болцсон гэж тийм юм байхгүй шүү дээ. Англи болохоос өмнө би 13 настайдаа 90 онд чи би 13 настай байлаа шүү дээ. Тэр үед л миний толгой угаасаа тэгэл эрхчүүлөө. Энд чинь хинч ойлгочих асуудал шүү дээ, тийм шүү дээ. Тэр үед л өөрчлөгдсөн шүү дээ. Монголчууд бүгдээрээ л өөрчлөгдсөн шүү дээ. Гайгүй гэдэг нь боловсрал гэдгийг яг юугаар ойлгох вэ гэдэг чинь бас жоохон ондоо байсан байхгүй юу тухайн үед. Зүгээр нэг юм тоомондоо сайн 10 жилийн хичээлдээ сайн байсныг боловсрал гэж ойлгохгүй шүү дээ. Боловсрал гэдэг чинь юм орчин тойрноо мэдрээд өөрөө ингээд дүгнэлт хийгээд анализ хийгээд ингээд өөрийнхоороо байдаг хүмүүсийг л ерөөхдөө боловсралтай гэдэг байгаа шүү дээ. Тиймэрхүү хүмүүс бол сүүлийн үед л бий болж шүү дээ. Дээр үед бол тийм хүмүүс бага байсан шүү дээ. Тухайн нийгмээсээ болоод. Тийм. Тэгэхээр орчин үед ч их тусмаа илүү боловсрал гайгүй болж байгаа гэж бодож байна. Түүнээс биш Монгол хүн чинь ингээл 30 40 50 60 хүрсэн ч гэсэн ингээл нэг жоохон хөвт чиг л байдаг байсан шүү дээ. Тухайн үед дээр үед тийм биз дээ. 60 хүрж ухаан ороод 61-тэй нас ордог үлээ тийм. Их таны бүрэн дорох дундгоодын жарахаа би эргчүүлээ оны хөшөн дээрх цагаан тагтай нацэг дөрж нутаг сүдэр цармын цэцэг удамжны яруу найргийн дагалмайсан эцэг энэ бүгдүүдэн нүглө болтол химнэлд бүжин хөлөж итэл эрүүл байгаа нь тасарч унтал их цанта зарим нь сөхөрч унтал битвэ полтрай бусанс байсура хайжбай попро задогны сонгоо завсанс Хайрцагнаасаа гарч чадахгүй айгаал
ингээл гарах гэхээр нөгөө нэг хүмүүсийн чи ингэж болохгүй гэдэг юмтай тулгарна шүү дээ. Тэгэл тэрнээс айгаал бас. Тэгэл байгаад байгаа. Тэгэл за манай хүүгийн үе дээр л гоё болох бах гэл ингээл хойд үедээ ингээд хамаг том ачаага үрүүлчихэж байгаа хэрэг. Хойч үедээ тэ. Нэг ёсонтой би байлдаж байгаа байхгүй юу. Тэгвэл би арай өөр аргаар байлдаж байгаа байхгүй. Одоо энэ нэг түрүүний ярьсан нэг боловсрал одоо тэр хөгжим хин нэгэн хөөрхийн амт ямар ч боломж байхгүй тэр нэг гэр хорооллын хүүхдэд одоо амьдрах ямар нэгэн итгэл найдвар ямар нэг юм өгч хийсэн гэдэг үүднээс би энэ чи үлдээд ийм хийгээд байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө ингээ нэг юм мөнгө төгрөг олоод баяжих гэдэг чинь бас ерөөсөө сонирн биш байгаа байхгүй. Монгол хүмүүс гэдэг чинь угаасаа амар их юм гүн ухаан сонирхдаг ч юм уу гүн ухаантай хүмүүс юм биш үү. Тэднэрт бол нэг юм мөнгө олоод баян амьдраад ах нэг сонирн биш байд юм шиг л шүү дээ. Би болохоор хүмүүсийг мэддгүү пянзаа сонсооч гэж уриалаад байгаа. Сонсож үзээгүй өөр шин юм руу тэмүүлээч те. Энэ чинь зөвхөн пянзан дээр ч биш. Ер нь амьдрал дээр тийм байх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө мэддгүү юм руу тэмүүлж шин пянз сонсох. Миний хамгийн дуртай пянз бол миний сонсоогүй пянз гэдэг нэг пост бичсэн байсан шүү дээ. Тэр чи яг юу хэлэх гээд байгаа гэхээр чи мэдээгүй сонсоогүй юм руугаа тэмүүлэх ёстой. Амьдрал бол угаасаа тэгж ижил хөгжин дэвшин шүү дээ. Тийм биз дээ. Мэддэг юм аа л ингээл аваал тэрийг ингээл байн сонсоод байна гэдэг чи ерөөсөө хөгжил биш шүү дээ. Тийм биз дээ. Би бол яг ингээд харж байгаа дэлхийн ертөнцийн дээр юу болж байна тэр нэг юмн дээр заавалчгүй одоо өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж явах нь зөв юм байна л гэж бодсон. Тэгэхгүй бол ингээд бидний эрхчлөө чи хомигдоод байгаа байхгүй. Ингээд юм илэрхийлэхгүй болонгууд энэ үн чи ийм юм байна гэдэг ингээд бацхад амархан болоод ингээд улам нэг хайрцаг чинь жижигрүүлээд байна шүү дээ. Тэгээ чи уусаа тэр эрхчлөөгөө томруулахын тулд заавалчгүй тэр эрхчлөөнийхөө энэ талын хязгаар дээр нь очиж ингэж туршиж үзэж энэс цааш юу вэ гэж ингэж томруулж явах хэрэгтэй юм билээ байнга. Тэрийг л хийгээд байгаа байхгүй. Тэр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг чинь те. Эрх чөлөө шудраг ёс гэд хэлчихвэл идэж уух чинь садаа болоод байна уу эсвэл хэлий гэсэн үгээ зориг гаргаад хэлчихвэл хэцүүдэх гээд байна уу хэн нэгэн düşмөл бухамдаж цөөхөрсөн ард түмний итгэл найдварлуу буу шаагааж буруутгаж хороо зогсоож барах уу бурханаас өмнөлгцэн залуучуудаа хөнөөгөөд бууны нохоонуудын орон болоо сүлд нь намаа барих уу сайхан амьдрахыг л хүсэж штеп юм биз дээ. Хүмүүс ч сайхан амьдрахын төлөө төрж штеп.